асаасан бол унтраа, залгасан бол салга. Гэрлэн чимэглэлийн утсыг шалгаж хэрэглэх. Хагарсан, цуурсан бүрээстэй залгуур нь муудсан утсыг огт ашиглахгүй байх. Илүүдэл ачаалал үүсгэхгүй байх. Нэг залгуурт хэд олон хэрэгсэл зэрэг залгахгүй, чанартай залгуур сунгагч ашиглах. Гэрлэн чимэглэлийн зориулттай төхөөрөмж ашиглах. Гадна орчинд зөвхөн гадаа ашиглах зориулттай гэрлэн чимэглэл тавих. Усны ойролцоо байрлуулахгүй байх. Гэрлэн чимэглэл тоглоомуудыг цонхоор нэвтэрсэн чийг ус хүрэхгүй газарт байрлуулах. Гэмтэл илэрвэл шууд салгах. Хэд халалт, шатах, үнэр, жирэлцсэн дуу гарсан тохиолдолд даруй унтрааж залгуураас салгах. Унтаж байхдаа болон гэрээс гарахдаа бүгдийг унтраах. Галын эрслээс сэргийлж хяналтгүй орхих үед ямар ч гэрлэн чимэглэлийг асаалттай үлдээхгүй байх. Гэрийн тэжээвэр амьтнаас хамгаалах. Муур, нохой, утсыг мэрэх, тоглох эрсдэлтэй тул утсыг өндөрт далд байрлуулах. Хараа хяналтаа сайжруулах. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээх үедээ гэрлэн чимэглэлийг ажилуулахгүй байж зөвхөн насанд хүрсэн хүнтэй үед асаах. Утаа мэдрэгчийг шалгаж ажилуулах. Орон сууцанд утаа, дулаан мэдрэгч хэвийн ажиллаж байгаа эсхийг баталгаажуулах. Шатамхай эд зүйлийг хол байрлуулах. Гэрлэн чимэглэл нь халалт өгдөг тул цаас, хөшиг, хуванцар, торгон материал гэх мэт шатамхай зүйлсээс хол байршуулах. Хэд хуучирсан чимэглэлийг шинжлэх. 5-7 жил болсон гэрлэн чимэглэлүүдийг шинэ аюулгүй технологитой LED чимэглэлээр солих. Онцгой байдлын ерөнхий газар.